Yo, what's up, guys? Hello? Oh, okay. So, what's up, guys? How's it going? All right, so we're ready to start today's lesson. I'm ready. Hope you guys are ready. Okay, so very cool. Өнөөдөр хичээл сэдв нь юу вэ гэх юм бол 3 дахь хүний өнцгөөс бичнэ гэсэн сэдвтэй хичээл байгаа. За тэгэхээр 3 дахь хүний өнцгөөс writing in the third person гэдэг нь яг яагаад хэрэгтэй юм бэ? Why is this lesson important? Яагаад гэвэл academic writing ялангуяа та нар бол одоо ингээд ажлын одоо шаардлагаар бол нэлээд их юм бичин. Дээрээс нь бас гадагшаа сурч байгаа хүмүүсээ бол бас academic writing айгүй хийж байгаа. Тэгэхээр энэ 3 дахь хүний өнцгөөс бичнэ гэдэг нь болохоор academic writing дээр хамгийн ер нь бол academic writing болон л яг 3 дахь хүний өнцгөөс л бичдэг байхгүй. Яг ямар нэгэн зүйл тайлагнаж байгаа ч юм уу эсвэл үр дүнгийн илтгэж байгаа ч юм уу те бусдад мэдээлэл хүргэж байгаа байдлаар юм бичиж байгаа бол энэ 3 дахь хүний өнцгөөс бичих шаардлагатай байт юм а. За тэгэхээр for example энийг зүгээр өшөө сайн тайлбарлахын тулд what is the third person activity? 3 дахь хүний өнцгийн тиймэрхүү үйл ажиллагаа гэвэл ямархуу юм байдаг вэ гэвэл for example watching a movie, watching a fight, watching a game, watching an interview. Okay? Энд яаж байгаа гэвэл тэр цаана болж байгаа хоёр хүний хооронд эсвэл айгүй олон хүмүүсийн хооронд болж байгаа зүйлийг бид нар зүгээр л уншиж байгаа гэсэн үг байхгүй. За тэгвэл 3 дахь хүний өнцгөөс бичнэ гэхээр нэгсэндээ бид нар ингээд өөрийнхөө үзэл бодлыг оролцуулахгүй. Яг тэр үйлдэлд нь очиод ингээд нэг оролцоод байгаа юм шиг бичихгүй. Яг ингээд за мэдээлэл нь бол энэ байна. Миний ажигласан зүйл бол энэ байна гэсэн эдгээр зүйлсийг ингээд нэгтгэхэд багтаад тайлан маягийн болгоод бичиж байгаа зүйлийг third person гэж байгаа. За тэгэхээр what is not a third person? Тэгээ 3 дахь үнцгийн биш үйл ажиллагаа гэвэл юу вэ гэвэл hearing a lecture, лекц сонсох, being in a meeting, хуралд оролцож байгаа тий. Тэгээд talking to someone, хүнтэй ярих. Энэ бол бүгд 3 дахь хүний үнцгөөс хийж байгаа зүйл биш. Яг гэвэл тэр хүнтэй шууд ингээд үйлдэлд нь оролцоод хийлцээд оролцоод байгаа учраас тий. Alright. So, a third person sentence буюу одоо энэ 3 дахь хүний өгүүлбэр хамгийн энгийн жишээ нь бол яг ийм байна. За, I felt awful after the argument with my boyfriend гэдэг жишээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэвэл би найз залуутайгаа хэрэлдээд тэгээ сүүлд нь I felt awful. Тэгээ ингээд жоохон хэцүү байсан гэдэг ч юм уу. Тэгвэл энийг 3 дахь хүний өнцгөрөө хувиргах юм бол юу болох вэ гэвэл Jennifer felt awful after the argument with her boyfriend гэх мэтчлээ. Okay? Энд яаж байгаа гэвэл ингээд би ингэж гин, би тэгж гин гэсэн тиймэрхүү юм ерөөсөй байхгүй. Тэгэхээр энэ I, my гэсэн үгнүүдийг бол ерөнхийдөө шууд хасна гэсэн үг. Тэгэнгүүтээ шууд энэ болсон үйл явдлыг л яг ингээд нэг тийм цаад 3 дахь этгээдийн өнцгөөс ярьж байгаа болчих واخгүй. Jennifer тэгсэн гэжээлээ гэдэг ч юм уу. Энд чи болохоор тэр хүн өөрөө оролцоог байгаа учраас тий. So, academic writing дээр болохоор яг иймэрхүү 3 дахь хүний өнцгийн бичиг бол айгүйх гарч ирд юм аа. Тэгэхээр өнөөдрийн хичээл дээр яг энийг яаж бичих вэ гэдэг дээр ганц хоёр ойлголтыг бол авч болно гэдэгт итгэлтэй байна. For example, even though he thinks this way, I think it's wrong гэдэг жишээ. Тэгэхээр тэр залуу ингэж одоо ингэж боддог ч гэсэн би болохоор энийг буруу гэж бодож ин гэх юм бол нэгсэндээ тэр залуу одоо би болон тэр залуу хоёрын хооронд нэг болж байгаа үйл явдал болоод шүү дээ. Харилцан яриа ч юм уу. Тэгэхээр тэр залуу ингэж бодож байгаа гэхдээ би ингэж бодохгүй ингээд энэ чинь бол хоёрхан хүн үйл ажиллагаанд оролцоод байгаа байхгүй энэ үйл явдалд. Тэгэхээр энийг болохоор бид нар жоохон өөрчлөөд even though he thinks this way, others think it's wrong and I гэдгийг нь болохоор others болгож болно. За энэ чинь юу болж байгаа гэвэл за тэр хүн тэгж бодож байгаа ч гэсэн бусад хүмүүс ерөөсөө тэгж бусад хүмүүс болохоор энийг буруу гэж боддог. Тэгэхээр би өөрөө энийг бичиж явах үедээ ямархуу үйл явдал хийж байгаа гэвэл яг тайлагнаж байгаа маягийн л болж байгаа байхгүй яг өөрийнхөө анзаарсан юм аа эсвэл судалсан ойлгосон зүйлсээ тайлагнаж байгаа. Тэгэхээр яг academic writing болоод явчихна тийм. So very simple бидний traditional уламжлалт бидний сурсан sentence-үүд өгүүлбэрүүд юу байдаг вэ гэх юм бол дандаа ингээд I, you, we гэсэн иймэрхүү байдлаар эхэлдэг. Одоо энийг өнөөдөр солих гэж оролдоно. Тэгээ аль болох academic writing дээр бол I, we, me, us, our, my гэсэн нэг миний, бидний эсвэл манай, танай гэсэн тиймэрхүү үгнүүдийг бол маш их хэмжээнд багасгах ёстой. Ерөөсөө энийг бол хэлэхгүй баг. Тэр өөрөө чи өөрийнхөө үзэл бодлоо бичсэн нэг тийм жижигхэн хэсэг оруулж байгаа бол
тэгж болно. Гэхдээ academic writing дээр нэг амар үзэл бодол орж ирдгүй шүү. Okay? За тэгэхээр for example бид нар өмнөх хичээл дээр үзсэн passive цаг байна шүү дээ, тэ. Passive цаг бас энэ чинь яг болдог. Жишээлх юм бол you must use this vacuum cleaner to clean the carpet гэж шүү дээ, тэ. Тэгэхээр чи энэ тоос оруулагчийг ашиглаад хевсээ цэвэрлэхэд ашиглаж болно гэдэг чинь, тэ. Энэ тоос оруулагчаар хевсээ цэвэрлэхэд ашиглана. За тэгэнгүүт яаж аваа гэвэл би чи гэсэн хоёр хүний хоорондох харилцаа байна, тэ. Тэрийг нь болохоор шууд хасаад this vacuum cleaner must be used to clean the carpet. Энэ зөвлөгөө хинд өгöd байгаа юм бэ, тэ? Хинд өгж байгаа нь ерөөсөө мэддэхгүй, зүгээр л урдагч итгээд уншиж байгаа хүн болгонд нь л хүрэж байгаа мэдээлэл байгаа байхгүй. Yes. All right. So this requires a lot of trial and error. Маш олон зөвчудаа хийн, бурууч хийх тохиолдлууд. Гэхдээ санаа зовлтгүй бөөнөрөө эхэлцгээе. За хамгийн ихний энэ үйлдвэрийг бөөнөрөө academic writing руу хуурах гэж оролдоорой. Okay? If you are a student of NUM, you should not pay more than 1 million төгрөг гэдэг чинь. Тэгэхээр хэрвээ та мөсийн оюутан бол та 1 саяас илүү төгрөг, илүү мөнгө ерөөсөө төлөх шаардлагагүй гэдэг чинь. За энийг academic руу яаж хуурах вэ? Би та нарт нэг хэдэн секунд өгье. Окей. Тэгэхээр одоо угаасаа ойлгомжтой. Яг ямар өгнүүдийг нь хасахыг нь бол бид мэдж байгаа шүү дээ, тэ. Одоо энэ you гэсэн иймэрхүү өгнүүдийг аль болох багасгамаар байна, тэ. Яг бүгдээрийг нь алга болохгүй гэж болно л доо. Гэхдээ аль болох багасгамаар. Яг надаас чамд гэсэн иймэрхүү харилцааг нь бол багасгах үүднээс ингэж өөрчилж болно. A student of NUM should not pay more than 1 million төгрөг. Мөсийн оюутан 1 саяас илүү төлөх шаардлагагүй. За тэгэнгүүт энэ хинд өгж байгаа мэдээлэл вэ гэх юм бол мөсийн оюутан хүн болгоно. Гэхдээ зөвхөн надаас ирж байгаа мэдээлэл үү? Үгүй шүү дээ, тий. Би бол зүгээр нэтээс уншсан ч юм уу эсвэл өөрийнхөө судалгаанаас гаргаж ирсэн нэг тийм мэдээлэл бусад хүргэж болно шүү дээ. Зүгээр ингээд нэг бичлэг хийгэнгүүтээ за мөсийн оюутан ингэж болохгүй. Яг гэх юм бол энэ судалгаан дээрс үндэслэн байдлаа гэдэг ч юм уу. So энэ чи you гэдэг үгийг шууд хасч чинь, тий. Би чи гэсэн харилцаа байхгүй. За тэгвэл одоо энийг харъя. We analyzed how mice react to heat гэдэг чинь. За энэ чинь бол ойлгомжтой we гэдгийг хасахаар байна. За тэгвэл хасахдаа бас яаж бичих вэ? За та нар өөрсдөө нэг хэдэн секунд бодоод үзээрэй. Окей. За тэгэхээр одоо ингэж didn't pay more than 1 million of NUM student гэдэг чинь жоохон буруу болсон байх шүү. Гэхдээ санаа зовлтгүй алдах нь угаасаа байдаг л зүйл те. За тэгэхээр we analyzed how mice react to heat гэхээр бид нар ингэсэн гэж хэлж байгаа учраас энийг жоохон өөрчилмөр байна те. Тэгэхээр энийг ингэж өөрчилж болно. The research team at Harvard University analyzed how mice react to heat. За тэгэхээр энэ ч мэдээлэл хүрэхтэй болохоор Harvard их сургуулийн судалгааны баг болохоор mice буюу хулганууд тий mouse гэдэг чинь хулган, тэрний олон тон болохоор mice байхгүй. React гэдэг нь болохоор ингээд хариу үйлдэл үзүүлэх. Тэгээд heat гэдэг нь болохоор ингээд халуун. Тэгэхээр хулганууд халуунд ямархуу хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг нь болохоор Harvard их сургуулийн судалгааны багийнхан судалсан гэдэг чинь тий анализ хийсэн. За тэгвэл энэ чи зүгээр та нар ингээд ном уншиж байгаад эсвэл ямар нэгэн артикл нэтээс ч юм уу сонио аваад уншиж байгангууд бид нар ингэсэн гэдээ тэгээд байгангууд үгүй бид нар ингэсэн гэдээ эдгээр одоо өөрсдөө магтаад байгаа мó хайшин гэдэг ч юм уу жоохон муухай сонсогддог те. Тэрний оронд Harvard их сургуулийн иймэрхүү байдлаар зүгээр ямар ч нэг талыг баримтлсан биш зүгээр л фактыг ингэж хүмүүст хүргэж байгаа байдлаар бичингүүт
Зөв гэдэг. Яг тэр хүн бол үзэл бодлоо өөрөө ингээд үүсгэнтэй тэрнээс биш тэр хүний хэлж байгаа зүйлээс тэр хүний хэлж байгаа үгээр нь ингэж ятгахдаггүй байдлаар тий. За тэгвэл одоо нэг дахиад нэг ганцыг хийж үзье. I think that we must escape if an elephant approaches us гэдэг чинь. За энэ болохоор хэрвээ заан бид нар лөө ойртох юм бол бид нар зүхтах ёстой гэж би бодож байна. За энийг яаж өөрчлөн гэж бодож байна? Окей. За тэгвэл бүүнөр эдрий ямар хөө байдлаар өөрчлөх болохыг зүгээр харцгаая. Oh, I didn't write it here. So over here I гэдгийг нь бол угаасаа шууд хасчин те ойлгомжтой. So I гэдгийг нь хасахдаа гэхдээ яг яаж хасах ёстой юм бэ? I-гийн оронд өөрийнхөө нэрээ шууд бичих болно. Тэмүүлэн. Окей. За тэгэнгүүт би бол өөрийнхөө талаар нэгсэндөө бичиж гэсэн юм болчихно л доо. Гэхдээ I-гийн оронд нэгсэндөө бид нар зүгээр л факт хэлж байгаа те. Ийм зүйл анзаарчихсан. Энэ хүн ингэжээлээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм бичиж байгаа учраас Тэмүүлэн thinks that if an elephant approaches the group, за одоо болохоор бид нар approaches us гэдгийг нь болохоор the group болгож хувиргаж байна. Яагаад гэх юм бол би ингэж бодож байна. Бидэрлээ ойртох юм бол гэж байгаа. Тэгэхээр тэрийг academic болгох юм бол Тэмүүлэн болохоор одоо өөрийнх нь байгаа тэр group руу нь ойртох юм бол гэсэн иймэрхүү байдлаар бичиж байна те. Approaches the group, they must escape. Тэд нэр зүхтах ёстой гэж бодож байна. So this is all just facts. Зүгээр л энгийн фактуудыг л хэлж байгаа байхгүй. Хүний бодсон зүйл, хүний хэлсэн зүйл гэдэг ч юм уу, эсвэл өөрийнхөө анализ хийсэн зүйлсээ факт бодож бусдад хуваалцах. За тэгэхээр саяныхыг ямарсан ойлголоо бүүнөрөө you, we, I гэх мэтлийн иймэрхүү өгнүүдээ бол ерөөсөө багасгах хэрэгтэй юм байна. За одоо дараагийн арга нь одоо нэгсэндээ academic writing дээр айгүй их төгөөмөл гарч ирдэг юм юу гэх юм бол гэж үзэгдсэн гэсэн иймэрхүү өгүүлбэр байна. За COVID-19, a disease that spread throughout the whole world in 2020, was believed to be one of the most impactful events of the 21st century. За COVID-19 гих 2020 онд дэлхийд даяар тархсан өвчин нь 21-р зууны хамгийн нөлөө бүхий үйл явдлуудын нэг гэж үзэгдсэн гэдэг чинь. Тэгэхээр гэж үзэгдсэн гэдэг нь болохоор яг хэн тэгж үзсэн юм. Тэгэхээр яг судалгаачид эсвэл хүмүүс гэдэг ч юм уу янз байж болно те. Гэхдээ хамгийн гол нь энийг монголоор одоо academic биш зүгээр энгийн байдлаар хэлэх юм бол I think гэдэгт миний бодлоор бол 21-р зууны хамгийн том нөлөө бүхий үйл явдлын нэг бол COVID-19 гэдэг юм. Нэг хүн үгүй тийм биш гэд маргалдах боломжтой те. Тэгэхээр яг тэгж маргаан үүсэхгүй тулд нэгсэндээ зүгээр л academic writing ашиглаад тэгж үзэгдсэн. Энэ бол худлаа яж болно, буруу үнэн байж болно. Та нар өөрсдөө үзэл бодлого гаргаарай гэсэн иймэрхүү байдлаар илтгэж байгаа байхгүй. So гэж үзэгдсэн гэдэг нь болохоор англи дээр was believed гэж явдаг байгаа. Okay, was believed. Okay. За ингэхээр одоо ерөнхийдөө бол бүүнэр нэг ойлгоод авсан байх. So дахиад нэг яг энтэй адилхан нэг өгүүлбэр бүүнөр орчуулах гэж оролдъё. Okay. Мазаалай баавгайг устсан гэж үздэг байсан боловч энэ нь худлаа гэдэг нь тогтоогдсон гэдэг чинь. За гэж үздэг байсан, гэж үзэгддэг байсан гэж одоо нэгсэндээ believed гэдгээ ямарсан ашиглана. Дээрэс нь тогтоогдсон гэдэг чинь гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр энийг болохоор was found to be гэдэг байгаа шүү. За энэ бол яарч юу жоох урт өгүүлбэр байна. Гэхдээ бөөнөрөө subject verb object гэсэн бүтцээ ашиглаад бичиж чадна гэдэгт 100% итгэлтэй шүү. Окей. За харъя.
Окей. За тэгэхээр бөөнөр энийг яг ямар хөө байдлаар бичиж болох вэ гэдгийг хамтдаа ажиллах гэж үздэцгээе. So Mazala Baawga гэхээр the Mazala bear тэ устсан гэж үздэг байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд үздэг байсан гэдэг үгээ оруулцсан байна. Тэгэхээр энэ чинь болохоор бид нар was believed гэж хэлсэн тэ. Was believed гэнгүүтээ устсан гэдэг чинь яг ямар хуу үг лээ? Устсан гэдэг чинь extinct гэдэг үг байдаг хөө. Ямар нэгэн амьтны төрөл нь ингээд усталд орцсон байвал extinct гэж явдаг. Тэгэхээр was believed to be extinct устсан гэж үздэг байсан. Тэ? Боловч гэдэг чинь боловч гэдэг чинь англиар юу лээ? But гэж байдаг шүү дээ, тэ? So the Mazala bear was believed to be extinct, but энэ нь худлаа гэдэг нь тогтоогдсон гэх юм бол subject verb object яг ялгаагүй л ашиглана. Энэ нь гэхэр чинь this тогтоогдсон гэдгээр was found to be худлаа гэдэг чинь бол false тэ false true or false гэдэг тоглоом танаас сонсч байна уу тэ үнний хэл биш тоглоом тийш тэ нөөний одоо дасал масал дээр зөндөө байдаг шүү дээ тэ true or false гэл тэгэхээр яг энэний худлаа гэдэг нь false гэдгийг нь ашиглаж байна. Okay, so let's look at the answer. The Mazala bear was believed to be extinct, but this was found to be false. Very simple. За тэгэнгүүт би бас энэ чинь бас нэг юм тайлбарламаар байна л да. Яагаад гэвэл энэ чинь яг нэг хэсгийг та нар би зүгээр дурдахгүй өнгөрцөн учраас заа гэд орхисон байх. Гэхдээ энэ өгүүлбэр айгүй хэцүү санагдсан байх те. COVID-19, a disease that spread throughout the whole world in 2020, was believed to be it. Тэгсэн чинь энэ яг үүндээ иймэрхүү өгүүлбэр бичих бол айгүй амархан. Ерөөсө та нар өөрсдөө бичиж үзэл хангалттай чадна. Тэгэхээр бидний өгүүлбэр болохоор the Mazala bear was believed to be extinct, but this was found to be false гэсэн тий. За энэ дээр нь тэгвэл бид нар нэмэлт мэдээлэл оруулаа гэж бодъё. Монголчуудын хайртай амьтнуудын нэг болох Mazala Baawgаг устсан гэж үздэг байсан гэд цаашаа үргэлжлүүлж байна. Тэгэхээр энэ нэмэлт мэдээллийг бид нар хаана оруулах ёстой вэ? Та нар юу гэж бодож байна? Нэг яг энэ дээдлийн үйлдвэрээс нэг хараад бодоод үзтээ. Яг хаана оруулж болох юм? Хаана оруулах ёстой юм болоо? Okay. So, I'll give you the answer. За энэ үйлдвэрийг болохоор яг ялангуяа энийг хэсгийг болохоор Mazala Baawgаг тодорхойлсон энэ бол adjective гэж явдаг байхгүй юу? Арай жоохон зүгээр өгүүлбэрээр тодорхойлцсон л гэсэн утгатай. Одоо жишээлх юм бол хөөрхөн Mazala Baawga эсвэл ууртай Mazala Baawga, хурдан Mazala Baawga гэхийн оронд монголчуудын хайртай амьтнуудын нэг Mazala Baawga гэж adjective байдлаар тодорхойлж байгаа байхгүй. Нэгсэндээ энэ бол өгүүлбэрийн adjective гэсэн үг. За тэгэхээр энийг яаж оруулж ирдэг вэ гэвэл яг саяны та нарын харсан аргаар шууд subject-тэй бичлээ араас нь таслал авангуудаа монголчуудын хайртай амьтан гингүүтээ инглээ тэглээ гэж цаашаа ингэж явах байгаа. Окей. За энэ тэгвэл хариултыг нь бөөнөрөө нэг харж үзье. Mazala Baawga one of Mongolians' favorite animals. За тэгэхээр монголчуудын хамгийн дуртай амьтнуудын нэг. За энд яг ямар дүрм явж байгаа юм бэ? Яг гэх юм бол яг иймэрхүү үйлдвэрийг бол бид нар өөрсдөө бичихийг хүсэж байгаа шүү дээ. Энэ ямар үйлдвэр гэвэл нөгөө нэг юу байгаа? Clause байгаа шүү. Okay? Clause гэдэг бол бүнэр мэдэн шүү дээ. Who, which, where, when, how, why гэвчлээ. For example, the man who looks like Justin Bieber is юу гэдэг чинь stupid гэдэг чинь юм тий. За тэгэнгүүт энэ өгүүлбэр нь болохоор яг хамгийн энгийндээ бол the man is stupid гэсэн л өгүүлбэр байгаа шүү дээ тий. Энэ тэр хүн бол тэрэг. Тэгвэл энэ Justin Bieberтэй яг адилхан харагдаж байгаа тэр хүн бол тэрэг болж байгаа байхгүй юу? Тэ? That man юм биш үү? Sorry. The man биш. That man шүү. За яг иймэрхүү байдлаар за тэгмэд хүмүүс бодож байгаа. Багш энэ ч гэхдээ хүү байхгүй шүү дээ. Тэ энэ чинь ингэж хүү гэж байх хэрэгтэй шүү дээ. Яагаад байхгүй юм гэх юм бол I'll show you. Very simple. Okay. Одоо энэ чинь болохоор байх ёстой өгнүүд нь юу вэ гэвэл which is гэсэн үг байгаа. Okay? Which is. COVID-19, which is a disease that spread throughout the whole world in 2020. Гэхдээ яг энэ дөрмийн хувьд яг ингэж бичих ёстой ч гэсэн яг үндэ academic writing дээр болохоор which is гэдэг иймэрхүү clause-уудыг айлуулах баг оролдог байхгүй. Clause-уудыг which,
who, where, when, why, how. Энэ clause-уудыг хамгийн бага хэмжээнд оруулах гэж оролдог. Яг гэх юм бол айгүй муухай зохион байгуулалтгүй жоохон доогуур төвчний харагддаг учраас. Тийм учраас энийг яадаг вэ гэвэл шууд which is гэдгийг нь хасцдаг байгаа. Okay? Which is a disease гэсэн чинь байхгүй болсон байна, тий? За тэгэнгүүт бас хүмүүс гайхчихж магадгүй. Тэгэхээр who, which гэдгийн араас орж ингээд оржсэн бүгдийг нь хасах ёстой юм уу? No. Okay? Ерөөсөө тийм биш. За би дээр нэг жишээ авсан байсан хаана вэ? Алгуулсан байна. Okay. За би энэ дахиад бичье. That man who looks like Justin Bieber is stupid гэсэн байсан тий. Тэгэхээр энэ ч болохоор who looks гэсэн байна шүү дээ. Тэгэнгүүт бидний дөнгөж сая хассан өгнүүд нь юу вэ гэвэл which is гэсэн үг байсан. Тэгэхээр яг ямар үгийг хасах вэ, ямар үгийг хасахгүй вэ гэдгээ бөөнөрөө бас ялгаж сураарай. Which is which тэгэнгүүтээ who is гэсэн иймэрхүү хоёр үгийг л эсвэл нэг who is are байж болно тий. Is are гэж бас байж болно. Which is are эсвэл who is are гэдэг хоёрын аль нэг нь байгаа бол энийг нь хасч болно. Тэгвэл энэ чинь болохоор looks гэсэн байна шүү дээ. Тэгэхээр энийг бол хасч болохгүй гэсэн үг. Okay? За. So very simple. Зүгээр хальт нэг clause-ийн хичээл орчлоо шүү. Alright. За тэгвэл бөөнөр энийг өөртөө нэг туршиж үзье. За Pizza Hut дампуурчээ гэсэн иймэрхүү хэлбэр байлаа. Okay? Яг тийм бол сая нэг хэдэн жилийн өмнө нэг ийм цуу яриа явуулсан шүү дээ. Pizza Hut дампуурч гэдэг. Тэрийг та нар сонссон уу? За энийг яаж бичих вэ? Окей. За энийг бичих тулд яалч дампуурчээ гэдэг үг нь бидэрт хэрэгтэй байдаг. Энэ үг нь юу вэ гэвэл go bankrupt гэж хэлдэг байхгүй. За дампуурах гэдгийг болохоор go bankrupt. Дампуурсан гэвэл went bankrupt. Гэхдээ Pizza Hut has gone bankrupt гэхээр Pizza Hut дампуурчихжээ, яг дөнгөж сая дампуурчих гэсэн иймэрхүү утгатай үйлдвэр бичгээд байгаа байхгүй. Тийм учраас би has gone гэсэн үгийг ашигласан байгаа шүү. Окей. За тэгэнгүүт энэ ч бидний оруулах нэмэлт мэдээлэл нь дэлхийн хамгийн гоё пиццануудын нэгийг хийдэг гэж үзэгдсэн Pizza Hut дампуурч. Воо, ямар их мэдээлэл болоо явчихва. Тэ? За энийг бол гэхдээ бид нар бичиж чадахгүй гэсэн үг бол биш шүү. Энэ айгүй амархан. So энийг хамтдаа хийх гэж оролдъё. Би доогуур нь ингээд зурчвал бас арай тодорхой харагдах байх. So Pizza Hut дэлхийн хамгийн гоё пиццануудын нэгийг хийдэг гэж үзэгдсэн. Тэгэхээр бид нар ойлгомжтой гэж үзэгдсэн гэсэн өгүүлбэр ингээд арай жоохон урагшаага авчих хэрэгтэй тий. Яг тийм бол Монгол дээр үйл үг нь төгсгөлдөө ордог бол англи хэл дээр урагшаага орчдөг тий. Тэгэхээр believed биш Pizza Hut тий энэ дээр болохоор бид нар нэмэлт мэдээлэл өгч байгаа тий. Which is believed to гэж явж байгаа. Тэгсэн чинь бид нар нэг which is гэдгийг хасах ёстой шүү дээ тий. Яг нэг дөнгөж сая үдсэн дүрмээрээ. Тэрнийг зүгээр шууд доогуур нь зураас ингээд орхичих. Окей. Тэгээ дараа нь хасна гэж тооцоолоо. За which is believed to бид нар болохоор өмнөхдөр нь believed to be гэж явжсэн. Гэхдээ энэ чинь болохоор хийдэг гэж үзэгдсэн гэсэн шүү дээ тий. Хийдэг гэж үзэгдсэн гэх юм бол believed to make. Right? За тэгээд дэлхийн хамгийн гоё пиццануудын нэг гэхээр чинь one of the best хамгийн гоё гэж байгаа учраас one of the best believed to make one of the best pizzas in the world has gone bankrupt гэх хэрэгтэй байхгүй юу? Тэ? За энэ хэсэг нь тэр чигтээ за одоо which is-ээ одоо хасчи. Тэгэнгүүт энэ хэсэг нь тэр чигтээ энэ дээр нь байгаа одоо доогуур нь зурцсан байгаа энэ үйлбэр байхгүй юу? Яг урт үйлбэрээр adjective-ээр орж ирсэн гэсэн үг. Okay? So, Pizza Hut believed to make one of the best pizzas in the world has gone bankrupt. Инхээр бидний ярийн төвшин яалч арай жоохон өндөр төвшөнд очих боломжтой байгаа шүү. So, clause-ийн талаар хэрвээ хичээл үзээгүй, яг сайн ойлгоогүй бол миний пэйжин дээр 3 clause гэдэг хичээл байгаа. Тэрийг очиж сонирхоорой. Эсвэл бас урт өгүүлбэрүүд гэсэн бичлэг байгаа. Тэрийг очиод үзээрэй. Okay? За. Right. За тэгэхээр дараагийн одоо ямарсан бөөнөрөө нэмэлт мэдээлэл ингэж оруулснаар одоо academic writing-ийг бол яг иймэрхүү байдлаар бичиж үзлээ тий.
Pizza Hut, which is believed to make one of the best pizzas in the world, has gone bankrupt гэдэг чинь. Яг зөв. Батынхээ. That is exactly correct. Very good. Тэгээд which is шууд хасчихна гэсэн үг шүү дээ, тэ? Right. За одоо дараагийнх нь юу вэ гэх юм бол direct speech. Энэ болохоор гурав дахь нь байгаа. Дөнгөж сая 1 2 гээд хоёр арга үзлээ шүү дээ, тэ? Гурав дахь нь direct speech. Энийг бол бүгд сонсчихсан баг. Reported speech гэж бол мэдэх баг, тэ? За direct speech нь юу вэ гэвэл I like ice cream гэсэн үйлдвэр нэг хүн хэллээ, тэ? За Монгол улсын ерөнхийлөгч I like ice cream гэж хэллээ. Тэгсэн чинь хүмүүс шууд ингээд нөө нэг мэдээ зэдэгээр ч юм уу сонь сэтгүүлээр гаргаж ирж штэ, тэ? Ерөнхийлөгч Батболга ингэж хэллээ. Би зармиг нь дуртай гэдэг ч юм уу. Тэгмүүд энэ болохоор яг хэн ингэж хэлээд байгаа нь ерөөсөө мэддэхгүй, тэ? Зүгээр л бид нар хэлсэн үгийг нь дамжуулаад бусдад хүргэж байгаа. Тэрнээс биш дундаас нь ингээд бид нар өөрсдийнхөө тэр ингэж хэлэхэд би ингэж бодсон гэсэн тийм ерөөсөө нэмэлт юм байхгүй. Зүгээр л өөрийнхөө мэдж байгаа фактуудаа л бусдад урьж байгаа. Яг тэрнтэй адилхан I will rule the world би одоо дэлхийг эзэлнэ гэсэн чинь энийг бас тайлгнасан байдлаар ном момон дээр ч юм уу те Hitler said I will rule the world. Very simple. За тэгвэл let's take an example like this. Mongolia's economy is growing. Монголын эдийн засаг хөгжиж байна. За тэгэхээр энийг бид direct speech руу хувиргахдаа яах вэ гэвэл хамгийн түрүүнд энэ said гэдэг үгээ бол хаях хэрэгтэй. Okay? Яагаад гэвэл said гэдэг чинь зүгээр л ингээл тэгэж хэлсэн гэдгээр л хിവэрэ. Гэхдээ academic writing болоод ирэнгүүт бид нар said гэдэг үгээр арай жоохон өөр үгээр солиул илүү зохимжтой. Жишээлх юм бол cautioned. Энэ болохоор жоохон анхааруулсан гэсэн утгатай. Cautioned. Shouted ингээд орилсон, yelled гэх юм бол чарлсан маягийн тий. Ингээд гэх юм бол yell. Shout гэдэг чинь ямар нэгэн үгийг чангаар орилж хэлхийг shout гэж байгаа шүү. Whispered гэдэг юм бол шивнэгч тий. Declared гэх юм бол зарлах. Reassured гэдэг нь болохоор ингээд жоохон тайтгаруулсан маягтайгаар хэлсэн тий. Өө манайхан COVID-19-ыг бид зохицуулж байгаа шүү. Тий. Одоо хятадын засгийн газар бол тэгсэн шүү дээ. Бид нар COVID-19-ыг одоо зохицуулна. Тэ 30 хоногийн дотор зохицуулна гээл хизээ үлээ нэг хэлсэн шүү дээ. Тэгээд яг зохицуулж чадсан л та. Тэгэнгүүт эн чин reassured гэсэн утгатай байхгүй. За бити санаа зов. Тэгээд тайтгаруулж байгаа маягаар тий. За сүүлийнх нь exclaimed энэ болохоор жоох ингээд тийм зарлсан маягийн болоо явчихна тий. Хийтэд түгээх байдлаар зарлсан гэсэн утгатай. So энэс гадна янз янзын үгнүүд байгаа. So яаж яах вэ гэх юм бол зүгээр Google дээр direct speech vocabulary гэдэг ч юм уу гэсэн тиймэрхүү байдлаар ингээд хайхад бол ерөнхийдөө бол гараад ирнэ. Okay? So for example, President Батболга said Mongolia's economy is growing гэдэг чинь тий. Батболга ерөнхийлөгч Монголын эдийн засаг хөгжиж байна гэсэн иймэрхүү statement гаргасан гэж бодъё. Ерөөсөө энэ тэгж тийм хэлээгүй шүү. Тэгээд дараагийнх нь the classroom teacher said stop using your phone. Ангийн багш нь утсаа оролцоо боль гэж хэлсэн. За тэгэхээр энэ хоёр said-ийн оронд ямархуу үгнүүд байвал арай зохимжтой бай. Та нар юу гэж бодож байна? Яг энэ доор байгаа үгнүүдээс эсвэл та нар өөрсдөө чинь мэдж байгаа үгнүүдээс аль нь байвал илүү зохимжтой гэж бодож байна? Окей. За тэгэхээр ялчгүй утгаас нь хамаарат ондоо байж болно те. The business shark of Mongolia cautioned гэдэг чинь анхааруулж юм те. Анхааруулж юм. Тэгэхээр yes for sure тэгж болно. Анхааруулах маягтайгаар за Монголын эдийн засаг хөгжиж шүү. Өнөр ямар нэг юм хийгээрээ те. Одоо энэ эдийн засгийн өсөлтийг ашиглаад ингэх ёстой гэдэг ч юм уу. So яг энэчээ бид нар дандаа said гэдэг байх нь бол ерөөсөө огтхонч зөв биш. Тэ? Тэгэхээр яг өөр үгнүүдээр солих нь л айгүй чухал байгаа байхгүй. For example, President Батболга declared байж болно, exclaimed байж болно, cautioned байж болно. Тэгвэл the classroom teacher shouted тэ орилсон байж болно. Stop using your phone. Уцаа орлого болоо шүү дээ чи ямар ядаргаатай юм бэ? Тэрний оронд бас шивнсэн байж болно шүү дээ тэ. Хичээлийн одоо шалгалтын дундуур багш нь очиудаа уцаа орлого байл. Одоо яс байл гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар зарим нэг тийм гоё багш нар байдаг шүү дээ. Ингээд очиод нэг хүмүүсийн урд доог болгоод уцыг нь хурааж аваад ангиас хөөж мөөхгүйгээр ингээд зайл уцаа над одоо болчих гэдэг ч юм уу те. So энэ үг нь ямархуу байхаас шалтгаалаад та нарын энэ writing-ийн
хүлээж авах байдал нь бол шал ондоо болж эхэлнэ. Right? So за тэгээд direct speech нь ийм юм байна. Хүний үгийг илтгэхдээ ингэж илтгэнэ. Reported speech нь тэгвэл ямар байдаг вэ гэвэл for example our CEO said our technology is the best in the industry гэдэг чинь тий. За энийг өөрчлөхийн тулд бид нар reported speech руу хувиргахдаа ойлгомжтой ийм болох ёстой. Та нар энийг бас харж исэн байх л та. Одоо ийм хоёр тэмдэг байгаа шүү дээ. Яг энэ ч байгаа. Эдрийг бол хасна гэсэн үг тий. Тэгэхээр our CEO said that our technology is the best in the industry. Тэ? За энэ чинь болохоор зарим хүмүүс яг үндэ багш энэ чинь нэг is гэдэг чинь reported speech руу хуурахтаа was болдог биш үлээ гэж хэлдэг. Гэхдээ яг үндэ тэр хүний хэлсэн юм нь одоо хүртэл үнэн гэж тэр хүн өөрөө боддог бол энийг is-ээр нь орхиод бичиж болтон шүү. Okay? За our CEO said that our technology гэдэг ингэж явж байна. За энийг тэгвэл бөөнөрөө reported speech болгочлоо. За гэхдээ reported speech болгонгууд энэчээ бол яалтчгүй our гэдэг үгнүүд байна тий. Said гэдэг үг нь жоохон жул санагдаад байна. Тэгэхээр бидний энийг яаж илүү өндөр түвшний буюу илүү academic болгож болох вэ? Та нар юу гэж бодож байна? За та нарт нэг хэдэн секунд өгье. Окей. За тэгэхээр энийг бид нар өөрсдөө яаж хуургаж болох вэ гэвэл ямарчсан our CEO гэдгийг хамгийн түрүүнд бол хасах хэрэгтэй тий. Яг гэх юм бол academic writing дээр бид нар ингээд мэдээлэл бусдад факт хүргэж байгаа шүү дээ тий. Факт хүргэж байхдаа бичсэн хүн нь одоо бидний гэж ерөөсөө хэлж ерөөсөө болохгүй. Одоо сонин сэтгүүл дээр та нар тэр компани тэр хүн инглээ гэж хэлдэг болохоос ш манай компани тэр дарга ингэж хэллээ гэж ерөөсөө хэлдэггүй шүү дээ тий. Тэр яг тэрнтэй адилхан. Сонин сэтгүүл бас нэг төрлийн academic writing байхгүй юу? За тэгэхээр энэ ч үйлбэр нь ямар хөө болж болох вэ гэвэл Tim Cook who is the CEO of Apple тий. За энийг болохоор who is гэдгийг нь бас хасч болно тий. Тэгэхээр Tim Cook the CEO of Apple announced тий said гэдгийг нь болохоор шууд хасаад announced болж чинь зарласан. Announced гэдэг чинь ингээд зарласан гэсэн утгатай. That there гэдэг чинь. За энэ чинь нэг our гэдэг үг чинь there болчлоо. Яагаад ингэж байгаа гэх юм бол Tim Cook өөрсдийнхөө компани бүтээгдэхүүн салбартаа хамгийн сайн гэж хэлсэн. Өөрсдийн компани технологи нь хамгийн сайн гэж хэлсэн гэж байгаа учраас бид нар бол манай гэсэн үг бол ерөөсөө байх ёсгүй тий. За яг иймэрхүү байдлаар бид нар энэ энгийн үйлбэрийг арай жоохон тийм академик руу хувиргахаар бол ингэж бичт юм шүү. Окей? Reported speech руу хувиргаж болно. Гэхдээ энийг бол заавалчгүй reported speech, заавалчгүй энэ тэмдгийг нь хасаарай гэсэн утгатай биш. Зүгээр л ингэж бичиж болно гэж байгаа юм шүү. Alright. Very simple. The CEO of Apple гэсэн тий. За тэгвэл дахиад нэгийг хийж үзье бөөнөрөө. Our boss said we have experienced consistent growth in the past few years гэдэг чинь. Тэгэхээр манай дарга ингэж хэлсэн. Бид сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй тогтмол хөгжилтэй тогтмол ахицтай явж гинэ гэсэн юм хөвөлбөр байна. Окей. За тэгэхээр ойлгомжтой our boss гэдгийг нь бол
өөрчлөх ёстой те. Манай дарга тэгж хэлсэн. За энийг арай жоохон өөрчлөөд бид нар яг зүгээр энийг бол би зохиоцсон л доо. Гэхдээ яаж хийж болно те. The manager of Taubenbogt Corporation told the employees that they had experienced consistent growth in the past few years. За энэ told гэдгийн оронд бол бас зөндөө юм хэлж болно те, ойлгомжтой. За тэгээд the employees гэхээр нэг одоо өөрсдөө ажилчдаа гэсэн тиймэрхүү байдлаар явж байгаа. Our boss told us гэхийн оронд бидэрт хэлсэн гэдгийн оронд Taubenbogtын менежер тэгж хэлсэн гэдэг ч юм уу. За энэ бол ойлгомжтой жишээ өгүүлбэр байгаа. За тэгэхээр нэгсэндээ өнөөдрийн хичээл бол ингээд дууссан. Academic writing бод яг иймэрхүү байдлаар явд юм шүү. Хэрвээ та нар academic vocabulary хайж байгаа бол энэ вебсайт руу ороорой. Би та нарт одоо хичээл дуусаад явуулна. Ийшээ ороод зөндөө олон юм байгаа шүү. Хэрвээ дээрээс нь та нар нэг эссе бичиж үзмээр бол энд айгүй сонирхолтой нэг сэдв би та нарт бэлдсэн байгаа. Өөрөөсөө нэг 200 хүүхдэд 150 хүүхдэд 250 хүүхдэд эссе бич үзмээр бол энийг бич үзээрэй. In the movie Aladdin, the genie refuses to grant 3 wishes. Aladdin гэдэг кинон дээр болохоор нөгөө genie хүсэл биелүүлдэг genie болохоор 3 хүслийг биелүүлэхийг ерөөсөө зөвшөөрдөггүй тий. Үнэхээр татгалздаг. Тэр нь ямар хүслүүд вэ гэвэл bring people back from the dead, хүмүүсийг дахиж амьлуулахыг хүсдэггүй, хүмүүсийг алахыг хүсдэггүй. Тэгэд хүмүүсийг хайрлалцаж дурлуулахыг тий хүчээр дурлуулахыг хүсдэггүй, зөвшөөрдөггүй тий. За тэгвэл why does he refuse to fulfill the wish? Яагаад тэр хүн яагаад жиний болохоор энэ 3 хүслийг биелүүлэхийг хүсдэггүй бэ? Эсвэл зөвшөөрдөггүй вэ гэсэн иймэрхүү зүгээр яг өөрсдийнхөө үзэл бодлоо айгүй сайхан эссен дээр оруулсан маягтайгаар ингэж бичиж болно. Зүгээр сонирхолтой нэг сэдв олсон юм аа. За тэгвэл өнөөдрийн үдсэн явсан хичээлээ бөөнөрөө нэг ганц тайлаг наатгая. Хамгийн түрүүнд бол бөөнөрөө яаж одоо нэг I, you, we, they, our, my, us гэсэн үгнүүдийг яг өгүүлбэрээс хасаад ямархуу байдлаар бичиж болох вэ гэдгийг үзсэн. Дээрээс нь тэрнээс гадна болохоор нэг гэж үзэгдсэн believed to be эсвэл found to be гэдэг ч юм уу believed to make гэх мэтчлэн иймэрхүү academic writing-ийн нэг хөвлбөрийг хийж үзлээ. Дээрээс нь бид нар хальт нэг дүрм үзчихлээ те яг нөгөө clause яаж энэ голд нь болохоор нэмэлт мэдээлэл оруулж болох уу. Тэгээд дараагийнх нь болохоор бид нар юу үзсэн бэ гэвэл direct speech байгаа. Okay, direct speech, reported speech. Эднийг ашиглаад та нар өөрсдийнхөө academic writing дээр ашиглаж авах. Ер нь бол одооноос ахуулаад өөрсдийнхөө writing дээр хэрэгжүүлээд эхлээрээ та нар дараа нь хэрэг болно шүү. You're gonna thank me later. Okay. За тэгэхээр хичээл ингээд дууссан учраас бөөнөрөө одоо өгрөгөө орцгоё. Хамгийн ихний үг нь юу вэ гэвэл allocate гэсэн үг байгаа. Энэ болохоор хүмүүст хуваарлах гэсэн утгатай. For example, дарга нь өөрсдөө гишүүдтэй эсвэл ажилчдаа ажил хуваарлах жавал allocate tasks гэсэн тиймэрхүү байдлаар явж болно. A good leader can allocate tasks to the right people. Сайн манлайлагч ажлаа зөв хүмүүст хуваарлаж чаддаг. Can allocate гэж авчаас хуваарлаж чаддаг. Дараагийнх нь болохоор modify. Энэ сайжруулах гэсэн утгатай. Modify the system so we can launch our new website. Энэ системийг сайжруул шинэ вебсайт веб хуудасаа зарламаар байна гэдэг чинь. Дараагийнх нь extend. Энэ болохоор уртасгах гэсэн утгатай. We are extending the deadline to next Friday. Бид эцсийн хугацааг дараагийн 5 дахь болгож уртасгаж байна гэдэг чинь. Дараагийнх нь substitute. Substitute teacher гэсэн бичлэг бишээ нэг тийм үг сонсч ирсэн байх. Энэ болохоор орлох багш гэсэн утгатай. I will substitute your teacher for today. Би өнөөдөр танай багшийг орлох болно. За тэгээд та нар энэ бичлэгийг нэтээс хайгаад үзээрэй. Okay? YouTube руу ороод Key and Peele substitute teacher гэдэг хайх юм бол айгүй инээдтэй бичлэг байгаа. Тэрийг зүгээр сонирхоод үзээрэй. Okay? Just some fun. Дараагийнх нь transition. Энэ болохоор шилжилтийг хэлдэг байгаа. The transition process is too slow. Шилжилтийн процесс хэтэрхий удаа байна. За тэгэхээр энийг хүмүүс ингэж магадгүй шилжилт гэх тэгмүүд ингэж зогсож ирсэн нөө. Ийшээ ингээд зүүн тийшээ нэг 2 м ч юм уу те 1 метрийг 1 метр шилжилтийн хөдөлгөөнийг хийж байгааг энийг transition гэж бодож магадгүй. Гэхдээ энэ бол team transition биш шүү. Жишээлх юм бол ямар нэгэн одоо юу ч байдیں۔ Компани те одоо ингээд манлайллын ч юм уу харилцааны системтэй байжснаа арай жоохон өөр удирдлагын системтэй болдог ч юм уу эсвэл харилцааны системтэй болдог ч юм уу те. Тэгэхээр тэр
одоо анх ямархуу удирдлагын бүтцтэй байсан бэ? Одоо ямархуу удирдлагын бүтц рүү шилжиж байгаа бэ гэдэг тэр процессыг болохоор transition гэж нэрлэдэг юм шүү нэгсэнд бол. Okay. The transition from one field to another takes a long time. За дараагийнх нь suggest. За энийг би болохоор suggest гэж шууд J-тэй уншдаг. Зарим хүмүүс болохоор гэж уншдаг. Suggest. Энэ бол аль аль нь ямар ч ялгаагүй, аль аль нь зөв. Okay? So it doesn't matter. За I suggest we go home before this gets worse. Энэ хүндрэхээс өмнө харьцгаая гэж би санал болгож байна. Тэ? Дараагийнх нь influence. Энэ нь болохоор нөлөөлөх гэдэг үг байна. За тэгээд дараагийнх нь дахиад нөлөөлөх гэсэн утгатай impact гэдэг үг байна. За энэ хоёрын хооронд ялгаа байгаа. Influence гэдэг нь болохоор ихэвчлэн хүмүүс бусдад influence эсвэл нөлөөлөх гэж хэлж байгаа бол influence гэдгийг ашиглан зүгээр. Жишээлх юм бол одоо influencer гэдэг айгүйх нэтээр явдаг болсон байж тээ. Ойрын үед Instagram, Facebook, YouTube influencer гэдэг. Тэгэнгүүт тэр influencer гэдэг хүмүүс нь юу гэх юм бол зүгээр бусдад нөлөөлдөг хүмүүсийг л хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр impactor гэж ерөөсөө хүнийг ерөөсөө тодорхойлж болохгүй. Impact гэдэг нь ихэвчлэн ямар нэгэн тийм бит бос зүйл дээр нөлөө үзүүлж байгаа зүйлийг хэлдэг. За энэ дээр жишээ авъя. Steve Jobs influenced millions to study information technology. Steve Jobs сая хүмүүсийг мэдээлэл технологиор сурахад нөлөөлсөн. За нөгөөх нь COVID-19 is impacting our society negatively. COVID-19 манай нийгэмд сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр энэ хоёрт ялгаа гарч иж байна, тэ? За дараагийнх нь clarify. Энэ болохоор тодруулах гэсэн утгатай. We need to clarify this information or else our employees might think badly of us. Бид энэ мэдээллийг тодорхойлохгүй бол манай ажилчид бидийг муугаар бодож магадгүй гэдэг чинь. За тэгээд сүүлийнх нь defend. Энэ болохоор хамгаалах гэсэн утгатай. Defend yourself from viruses by washing your hands. Өөрсдийнхөө вирусээс гараа угааж хамгаалаарай гэдэг чинь. Okay. За тэгэхээр өнөөдрийн хичээл дуслаа. Thank you very much. Hope you guys enjoyed it. Ойлгомжтой байсан гэж найдаж байна. Дээрээс нь хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Бүүнөрөө энийг хамгийн гол нь хэрэгжүүлэхээ ерөөсөө мартаж болохгүй шүү. Окей. За тэгэхээр хичээл дуслаа. Бүүнөрөө маргааш 6 цагаас уулзцгаая. Асуух зүйл байвал бүүнөрөө чатаар ямсан асуугаад туслах багш нартайгаа сайн холбогдоод өөрсдийнхөө 21 оны чаленжаа өөрчлөлтөд хийгээд байгаарай. Okay? Last week only 2 lessons left. Хоёрын хичээл үлдсэн шүү. Okay? So see you guys tomorrow.